За тэгэхээр одоо бүгдээрээ мастер орчуулагч хичээлийгээ богдуулнаас өргөлжлүүлье. За тэгэхээр одоо бид нар орчуулах хийх ерөнхий зарчмуудыг сайн мэдсэн байгаа. За тэгэхээр үг гэдгийг багш нь их чухалчилдаг гэж та нарт ярьжсэн. Тэгэхээр найруулга зүү хийж сурах тал дээр бол энэ үг гэдэг юм маань маш их чухал учраас зарим үгтэй холбоотой асуудлуудыг бас хичээл болгож оруулъя. За тэгэхээр энэ хэтэрхий их монгол үг оруулах бас их осолтой гэдээ ярьжсэн. Тэгэхээр энэ тийм ээ одоо нэгдүгürt нь болохоор энэ нийгмийн одоо нэршлүүдийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Коммунизм гэдэг маань ерөөсөө эв хамтын нийгэм гэсэн үг. За socialism гэдэг нь болохоор нийгэм журмын тогтолцоо гэж орчуулдаг. За capitalism гэдэг маань хөрөнгөтний нийгэм. За харин feudalism гэдэг маань бурангуй буюу одоо дарамгуйлын нийгэм гэж орчуулдаг байгаа. За энийг манайхан ч одоо коммунизмын үед, социализмын үед эдэр гэж яриад байдаг. Тэгэхээр нийгэм журмын тогтолцооны үед эдэр гэж орчуулбал тул цохилтой шүү гэдгийг нэгдүгürt анхааруулъя. За хоёрдугаарт нь болохоор манайхан ч одоо everybody, everyday, anyday, someday мөн үү? За мөн одоо no-тэй ийм одоо үгнүүдийг зөв хэрэглэж зөв орчуулж сурахгүй бол ерөнхийдөө хавтгааруулах гэдэг. За everybody, everyone гэдэг маань бол ерөөсөө хүн болгон гэсэн үг. Somebody, someone гэдэг нь хэн нэгэн гэсэн үг. Anybody, anyone гэх юм бол ямар ч хүн, nobody, no one гэх юм бол үгүйсгэл энэ маань нэг ч хүн гэж орчуулдаг байгаа. Тийм учраас nobody did it гэх юм бол нэг ч хүн үнийг хийгээгүй гэж орчуулна гэхээс биш ямар ч хүн үнийг хийгээгүй гэж орчуулах нь бол зөв бос юм байгаа. Тийм учраас та нар одоо яг одоо жишээ нь энэ дээр багш нь номныхаа 56 дахь хуудсан дээр бол одоо нэг хөөрхөн жижигхэн өгүүлэг бичсэн байгаа. Тэрийг бол уншиж орчуулах шаардлагатай. Жишээ нь одоо this is a story about four people named everybody, somebody, anybody and nobody гэж. Энэ бол хүн болгон хэн нэгэн намун ямар ч хүн бас нэг ч хүн гэдэг нэртэй дөрвөн хүний тухай түүх юм аа гэд. За энийг яг орчуулдаг зарчмаараа одоо урдаас нь хойш орчуулах уу яах вэ их үү гэдгийг шийдэж байгаад өөртөө орчуулад үзэх хэрэгтэй. There was an important job to be done. За нэг хийх ёстой чухал ажил гарч ирнэ. And everybody was sure that somebody would do it. За хэн нэгэн үүнийг хийчих болов уу гэдэгт хүн болгонд итгэлтэй байлаа гэж. Anybody could have done it. За ямар ч хүн бол үүнийг хийж чадах байсан ч but nobody did it. Гэхдээ нэг ч хүн хийгээгүй гэд. Somebody got angry about that because it was everybody's job. За энэ бол одоо хүн болгоны ажил байсан учраас хэн нэгэн хүн ихэд уурлуу гинэ. Everybody thought that anybody could do it. Хүн болгон ямар нэгэн хүн үүнийг хийж болох байсан гэж бодож исэн боловч nobody realized that everybody wouldn't do it. За хүн болгон үүнийг хийхгүй байж бас болох юм гэдгийг нэг ч хүн бол ухаараагүй харна шүү дээ. It ended up that everybody blamed somebody when nobody did what anybody could have done. За ямар ч хүн хийж болох байсныг нэг ч хүн хийгээгүй болохоор одоо хүн болгон хэн нэгнийг буруутгах замаар энэ түүх өндөрлсөн байна гэх мэтлэнгээр үгтэй холбоотой маш хөөрхөн одоо хичээлүүдийг багш нь оруулж өгнө. За 3 дугаарт нь болохоор everything гэдэг маань бол юм болгон гэсэн үг. Something гэхээр ямар нэгэн юм. За anything гэхээр ямар ч юм. Nothing гэхээр юу ч гэж бас үгүйсгэл болдог. Ер нь англи хэлний үгүйсгэл бол no, none тийм үү? Not, need, nor гэх юм. Тэгээд дандаа нүцгээр ихсэн үгнүүд байдгийг бол анхаараарай. За 4 дугаарт нь болохоор accident гэдэг маань бол үндсэндээ осол гэсэн үг шүү дээ. Гэтэл by accidentally гэх юм бол санамсаргүйгээр гэдэг үг болдгийг мэдэж аваарай.